За бүгдээрэнд нь 2026 онд одоо анхудаа өнөөдөр бичлэг хийх гэж байна. За тэгээ ер нь яагаад бичлэг хийхгүй удаад байсан бэ гэхээр жоохон энерги цэвэрлэх. За тэгэл хувийн ажлууд бас зөндөө байлаа. Тэгээ ер нь би бичлэгийг нөгөө зүгээр сонирхлоор л хийдэг хүн чинь заавал нэг ажил болгож хийж байгаа биш болохоор тэгээд нэг хиймээр санагдсан үедээ ч гэдэг юм уу, цаг зав хугацаатай үедээ ч гэдэг юм уу. За тэгээ нийтэд бичлэг хийхгүй байгаа цаг үедээ бол дандаа хувийн уншлага бол ер нь хийсээр л байгаа л да, хийгээд л байдаг. Өмнө холбогдсон хүмүүс мань эргэж холбогдоо тэгээ хувийн уншлагуудаа хийгээд за тэгээ хажуугаараа ажилтай. За тиймэрхүү байсан болохоор нийтэд уншлага хийхгүй байгаад байлаа. За тэгээд 2026 оны 1-р сарыг дуусгахаас өмнө ядаж нэг ерөнхийдөө нэг оны ихэнх сард нэг юу нэ. Ер нь 26 оны ерөнхий төлөв байдлын уншлага эхний ээлжинд нэг оруулаадах яа гэж бодоод өнөөдөр нэг жоохон цаг зав гарсан дээр нь ингээд байж гэн. За өнөөдрийн уншлага ерөнхий төлөв байдлын уншлага. За тэр нь болохоор дотроо ажил төрөл, за эрүүл мэнд, за тэгээ хүн хоорондын харьцаа гэсэн тийм 3 ерөнхий сэдвээр уншлага хийх гэж байна. За тэгээ өнөөдрийн сонголтууд болохоор ийм 3 сонголттой. За 3 төрлийн чулуу байна. За чулуугаараа сонгох уу? Энэ хөзрүүдээр сонгох уу? За хөзрүүдээр болохоор яг энэ хөзрөөр нь уншлагаа хийнэ гэсэн үндсэн гол мессеж тар хөзрүүдээ. За тэгээ та хөзрөө сонгоод өөрөө сонгосон хөзрөө дараагийн доорх хэсгээс уншлагаа авч сонсоорой. За хөзөр сонгох хугацаа жоох өгөх. За хөзрийг сонгосон байхаа гэж найдаад уншлагандаа орё. За энэ яган болорч чулуутай. За энэ хөзрөөр өнөөдөр сонгогдчихъя. Энэ болохоор Mystical Moment гэдэг тарот хөзөр. За манай 1-р группинд зориулагдсан мессежүүдийг Mystical Moment тарот хөзрөөс авъя. За эхний ээлжинд за одоо 1-р группийн юм байна. Ерөнхий одоогийн байгаа байдлыг нэг авна. Одоогийн байгаа байдлын ерөнхий мессеж. Маш гоё. За энэ 3 хөзрөөс ерөнхийдөө одоогийн байгаа байдлыг харах юм бол за яг шууд утгаараа энд айгүй гоё юм жирэмсэн нэлээд урган томорчсон. За төрөх төхөж байгаа тийм ээж хүний зураглал байна. За энэ дээр болохоор магадгүй шууд утгаараа юм жирэмсэн эмэгтэйчүүд бүсгүүчүүд байж болно. Ер нь эмэгтэй хүний айгүй гоё төгс төгөлдөр, өөртөө итгэлтэй, гоо үзэсгэлэнтэй. За тэгэл ерөнхийдөө айгүй сэтгэл сайтай тийм одоо юу гэх юм бурханлаг энергитэй. За тийм эмэгтэй хүнийг ер нь дурсалж байна. Тэгэхээр энэ заавал хүүсийн хувьд тийм эмэгтэй хүн
байх магадлал нь маш өндөр ч гэсэн зүгээр тийм сайхан сэтгэлтэй өөрийн гэсэн байр суурьтай магадгүй энэ нөгөө нэг жоохон тийм шашинлаг бурханлаг талаасаа тийм их тийм гоё зөөлөн сайхан сэтгэлтэй эрэгтэй хүмүүс бас үзэж явах магадлалтай. За тэгээ одоогийн байгаа байдал нь болохоор олон хүнийг хайрлж инэрсэн болж өгвөл одоо нөгөө олон хүмүүст тус болчих юмсан гэсэн тийм энергитэй. Тийм. Тэгээ тэр одоо өөрийг нь болохоор олон хүмүүст одоо олон хүүхдүүд байж болно. Магадгүй онлайн сошиалаар хүмүүст дуу хоолойгоо хүргэдэг, магадгүй одоо юу гэдгийг тийм инфлюенсер байдаг юм уу. За хүмүүсийг одоо нөгөө нэг зөв зам зөвхт нь ямар нэгэн байдлаар ингээд нөгөө нэг тийм дагуулж те одоо 8 байж ч болно шүү дээ. Одоо 8-ан дээр одоо олон хүмүүсийг хэрэгтэй одоо үнэтэй юм аавна гэж хэлснээс илүү энд ингэж авбал ийшээ давуулаад ингээ явбал айгүй ингээд нөгөө үнэ хямдтай боломжийн чанар сайтай тийм бараа бүтээгдэхүүнийг энэ дээрээс би одоо ингээд нөгөө авч өгч яанаа зуушлнаа борлуулнаа гэдэг тал дээр ажилладаг хүмүүс байж болно. Эсвэл олон сайхан хүүхдүүдтэй тийм багш сургууль хүмүүжүүлэгч хүмүүс тийм хүний ер нь нэг тийм хүний төлөө ажилдаг тийм энерги байгаа даа байхгүй юу? Хүний төлөө ажилдаг. Тэр нь тэгээд өөрөө дагуулж, зааж, сургаж тэгэж одоо асарч хамгаалах магадгүй багш хүмүүс одоо цэцэрлэгийн сургуулийн багш нар эсвэл олон хүмүүсийг өөрөөсөө дагуулдаг 8-чин одоо инфлюенсер эсвэл одоо бүр яг гэрийн сайхан ээж хүн те хүүхдүүдээ гэртээ асардаг, тойролдог. За тийм хүн ерөнхий байж байгаа үзэж байгаа хүмүүс мань олон хүмүүс үзэх учраас янз янзын л тийм олон төрлийн энергиуд холилдож л орж ирж л байна. За тэгээд тэр нь давмгайлан тэр магадгүй их олон хүнд дуу хоолойгоо хүргэх тийм ажил онлайнаар хийдэг ч байдаг юм уу те. За тийм хүмүүс их үзэж байгаа юм байна. Тэгээд энэ хийж байгаа ажилдаа айгүй тийм гоё сэтгэл хангалуун, амар тайван за тэгж байгаа хүмүүс байна. Ер нь тийм хүмүүс үзэж байгаа бол энэ таны одоо нөгөө сонгосон сонголт чинь зөв байхаа гэж хэлэхээр байна. За энэ хүмүүст маань ерөнхийдөө энэ Япон картаасаа гоё шинэ карттай болсон. Япон шинэ картаасаа мессеж авч хүргэе. Яг жишээ нь одоо ямар төрлийн мессеж ирэх нь вэ? 1 2 3 гэдэг. Унгаач шинэ картантаа гар дасаагүй болохоор өнөөдөр нээж байгаа картанда нэлээд том хэмжээтэй бус нөгөө энэ картуудаас их том болохоор хойлоход жоохон хэцүү юм байна шүү дээ. За манай 1-р группийнхэнд зориулагдсан мессеж. За энэ үзэр гараад ирлээ. За覚えていってくださいгэжあなたは決して一人ではありませんгэж байна. За та ер нь ингэж л энэ да одоо нөгөө өөрийгөө ганцаараа гэж ерөөсөө бити бодоо. За яг хуу зарим юм дээр хичнээн ингээд наанаа олуулаа ийм байгаа ингээд байгаа ч гэсэн та магадгүй дотоод сэтгэлдээ айгүй ганцаараа юм шиг тийм мэдрэмжийг авдаг тийм байгаад байгаа. За тэгэхээр хороо дэлхийгээ одоо энэ өгж байгаа мессеж болохоор та хизээч ганцаараа биш ээ. Тэ? Таны амьдралд таныг одоо ингээд бүх ертөнц бүх хорвоо дэлхий тэ одоо бүх хөвгдөөс ингээд одоо та нэг мэдэхгүй л байгаа болохоор ганцаараа гэж бодож байгаа боловч ерөөсөө тийм биш. Таныг ерөөсөө бүгд ингээд байгаа орчин чинь одоо байгаль дэлхий дээд тэнгэр өвгдөөс одоо ингээд таныг ингээд нөгөө харж хандаж хамгаалж байгаа шүү гэдгийг бүр ингээд нөгөө өөртөө avoid удаасаа гэдэг чинь бүр ингээд ерөөсөө өөртөө тогтоож авах гэж байгаа байхгүй юу? Хизээч битгий март гэсэн санаагаар. Та хизээч ганцаараа биш гэдгийг хизээч битгий мартаа гэд. Таны нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн та сэтгэл дотроо ганцаардаад юм байгаа байж болно. Тийм болохоор хизээч та ганцаараа биш гэдгийг л ерөөсөө одоо мартахгүй тогтоож аваа гэдэг байгаа байхгүй. Таныг дандаа ингэж харж хандаж хамгаалж байна.
гэж байна. За танд голчлон тийм мессеж ирж байна. Магадгүй сэтгэл дотор наана олуулаа олон хүнд ингээд тус нэмэр болох гээд ингээд явдаг ч гэсэн тийм ээ сэтгэлдээ их дотроо их ганцаарддаг төрлийн хүн байгаа байх. Тийм болохоор ерөөсөө та хизээч ганцаараа байдгүй шүү гэдгийг маш сайн санаад авчаарай гэж хэлээд байгаа юм байна да. За тэгжэл за энэ хүмүүсийн маань эрүүл мэндийн чиглэл дээр ямар мессеж өгөхөр байна. 26 онд за манай 1-р группийнхэнд эрүүл мэнд эрүүл мэнд эрүүл мэндийн чиглэл ямар байна вэ гэдэг үзэгдгээ. Ер нь эрүүл мэндийн чиглэл дээр хэлж байгаа үг бол ингэж юм шүү. Та маш их магадгүй нөгөө маш их юм тийм дотгошоо хүн байгаад ах шиг байна. Тэгэнгүүт нөгөө нэг их маш их юмыг боддог. Одоо ерөөсөө энэ тарих толгойг л нэг тийм гоё ингээд амрахгүй байна л да. Та магадгүй ингээд нөгөө унтчихсэн ч тарих амардгүй ингээд нэг мөнхийн ингээд нэг юм бодоод ингээд байгаад байдаг. Одоо юу гэдэг ч тийм нэг тарих ажиллаад нэг бүрэн тарих амардгүй нэг би унтаад амраад ингээд байгаа, би хэвтээд ингээд амраад унтаад байгаа юм шиг боловч тарих нэг юм ажиллаад өглөө ингээд босоод ирэхэд нэг тийм тарих хүндэрсэн, тэгээд нэг амарсан ч амраагүй юм шиг нэг тийм юм бодол чинь таны энэ маш их энэ олон бодлуудаас болоод байна. Тархийг амрааж унтах үед тархийг баг нөгөө нэг хамтд нь амрааж унтуулж сургах нэг тийм танд нэг тийм хэрэгцээ байна. Тэгэхгүй бол танд бас нэг эрүүл мэндийн асуудал үүсэх магадлал бол 26 онд байна шүү. Энэ бүхэн болохоор энэ яг юунаас үүдэлтэй, юунаас бодолтой вэ гэхээр хэтэрхий их бодлоосоо болоод таны бие өвдөх магадлал бас байна шүү. Тэр нь болохоор энэ ходоод гэдэгтэй холбоотой, энэ дотоод энэ эргэтэнтэй холбоотой. Тэр нь голчлон ходоод яг гэвэл тарих амрахгүй нэгсэндээ стресс ярагдаж байна л да энд. Стресс тэгээ тэр нь болохоор юун төлөө гэхээр нэг мөнгөний тухай бодол одоо яаж мөнгө олох уу гэдэг юм уу, мөнгөө одоо яаж зарцуулах юм уу гэдэг хүн болгоно нөгөө нэг өөр л байгаа л да. Тэгэхээр зарим нь болохоор мөнгө яаж олох уу гэл ингээл тархитлахаа ажиллаад унтахгүй байхад, зарим нь мөнгөө яаж зарцуулах уу, хамгаалах уу, хадгалах уу гэхээс ихсүүлээд хүртэл ингээд амрахгүй байгаа хүмүүс байгаа. Гингүүт ер нь эцсийн бүлэгтээ амрахтаа тархиа амрааж унтаж сурах хэрэгтэй байна. Одоо бясалгалаа хийдэг юм уу? Тэгэхгүй бол мөнхийн энэ тархины энэ байдал нэгсэндээ стресс, депресс болох гээд байгаа энэ байдал чинь өөрөө эргээд таны ходоод энэ хоол боловсруулах эргэтэн системд нөлөөлөх магадлал байна шүү. Тийм болохоор энэ бол нэгсэндээ урьдчилаад анхааруулга өгж байгаа шүү дээ. Одоо ч гэсэн жоохон нэг л биш, нэг жоохон темирхүү байна да гэдэг нэг тарих сайхан амрахгүй унтахгүй байна да гэдэг нэг ийм талаасаа өөртөө бас нэг бодоод мэдрээд эхэлсэн хүмүүс байгаа хаа. Тэгэнгүүт таныг одоо эн чинь нэгсэндээ яг тийм болно гэж байгаа юм биш. Та тийм тал дээр илүү онцгойлон анхаарал өгөөрэй гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор хэлж байгаа үгийг мөн ойлгосон гэж найдаа. Эрүүл мэндийн тал дээр жоохон тарих энэ ходоод хоёр ч нь холбоотой байгаад байна шүү. Энэ тарихыг амрааж ээж таны бие энэ ч найдалах гэдэг борхооршоо байна гэж. За тийм анхааруулах мессеж ирж байна. За тэгээд та хэрэг болох мессежийг хүлээж аваарай гэж хэлье. За одоо хүн хоорондын харьцаа, хайр сэтгэлийн тал дээр хүн хоорондын харьцаа дээр мессеж авах юм. Нэгдүгээр группийнхний хүн хоорондын харьцаа. Энэ нь хайр сэтгэл дээр ч гарч ирж болно. Нийт зүгээр хүмүүсийн ажил төрлийн хамтрагч, найз нөхдийн тал дээр ч гарч ирж болно. За тэгэхээр аль тал дээр гарч ирэх нь вэ? За хүн хоорондын харьцаа.
Ер нь энэ нэгдүгээр группийг үзэж байгаа хүмүүс маань нэлийн ганцаарддаг тийм өөр дээр айгүй их ачаал авдаг дотгошоогоо нэг тийм хүмүүс байгаад байна. За тийм болохоор энэ одоо Eight of Swords буюу одоо нэг өөрийгөө нэг юм торонд орцсон болчмор шиг тий ингээд нөгөө нэг хоригдсон болчмор шиг за магадгүй нэг гэрээсээ нэх гардггүй магадгүй ингээд та ингээд гарыг гэх юм бол таны ингээд эрх чөлөө бол байгаа боловч өөрөө нөгөө нэг гарахыг хүсдэггүй. Тэгвэл энэ гарахыг хүсэхгүй байгаа байдлыгаа хин нэгнээс ингээд юм уу одоо жишээ нь одоо эхнэр нөхрийн харьцаатай хүмүүс байлаа гэхэд одоо гэрээс гарахаар нөхөр маань дургуутсан ч гэдэг юм уу, гэрээс гарахаар эхнэр маань дургуутсан ч гэдэг юм уу, ерөнхийдөө тэгээ гэртэл байж исэн дээрмэр гэдэг ч юм уу. За тэгээ гарч хэрүүл урвал хийж ирснээс одоо зүгээр гэртэл байж гэдэг юм уу. Тэгэнгүүтээ тэрэндээ өөрөө айгүй ингээд нөгөө наана зүгээр байгаа юм шиг боловч айгүй цаагуур тийм стресст ороод байгаа нэг тийм айгүй их ачааллыг аваад одоо нөгөө нэг бас нэг талдаа зарим улсууд нөгөө галзуурхад ганц хороо дутна гэдэг шиг ингээд нөгөө нэг нэгсэнтэй сэтгэл зүй нэг жоохон нэлээд гүн депрессэнд орох маягийн нэг тийм стресстэй байгаад байна л да. Тэгэхээр энэ болохоор ажил төрөл дээрээ байна уу, хайр сэтгэлийн харьцаан дээр байна уу гэдгийг нь болохоор хүн болгоных өөр байгаа байх. Тэгэхдээ хэрв хайр сэтгэлийн харьцаа байна уу, юу байна уу гэдгийг ахаад нэг өөр хөзрөөс тодруулаад үзье гэж бодож байна. Аль талдаа энэ харьцаа гарч ирээд байна вэ? Хүн хоорондын харьцаан дээр энэ хайр сэтгэлийн харьцаа юу? Энэ дэр нэг жоохон анхаарал татах юм байгаад байгаа юм л та. Тэгээд тодруулъя гэж бодож байна. Дэлгэрүүлээд үзэтгэе. За группийн тэр хүн хоорондын харьцаа, хайр сэтгэлийн харьцаа юу? Эсвэл тийм байна. Энэ ер нь хайр сэтгэлийн харьцаанаас болоод гэр бүлийн харьцаа гэсэн үг л дээ. Гэр бүл эхнэр нөхрийн харьцаа, найз залуу, найз бүсгүйгийн харьцааны тухай яригдах гэж байна. За тийм болохоор энэ нь болохоор яг юу гэж байна вэ гэхээр одоо за юу гэж байна вэ гэхээр ер нь нэг одоо энэ одоогийн байгаа нөхцөл байдал нэг тийм алсын одоо нэг юугүй одоо нэг цааш нэг явцгүй юм шиг санагдаад цаашдаа нэг явцгүй юм шиг санагдаад за тэгэл гарч орохоор хэрүүл урвал болно гэж бодвол яс юм дээр энэ бол таны нэг сэтгэл зүйн одоо нэг өөрийгөө нэг юм хорж баймилсан тийм нэг одоо нэг эрхчлөөгүй байна гэж өөрийгөө мэдэрсэн юм байгаад байна. Тэгээд энэ одоогийн байгаа энэ харьцаа нь өөрөө цаашдаа нэг тийм хол явахгүй, газар авахгүй, нэг тийм ирээдүгөө юм шиг болцсон санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тиймээсээ болоод өөр дээр айгүй их тийм нэг ачааллыг үүрээд байна. Нэг амьдрал гэр бүлийн харьцаа нэг тийм балансаа олохгүй тэнцвэргүй болцсон. Хүн одоо хоёр хөл дээрээ бат зогсож ээж удаан зогсож тэгээ хязгааргүй юм нэг амьдралын нэг эрхчлөө одоо юу гэх нэг өөртөө ихтэй байдал гэр бүлийн сайхан хоорондын харьцаа энэ бүхэн чи одоо хоёр хөл дээр одоо эхнэр нөхөр хоёр хөл дээр хамт зэрэг зогсож ээж энэ бүхэн сайхан байх учиртай байдал энд нэг тийм баланс алдагдсан гэр бүлийн харьцааны юм байгаад байна л да. Тэгээ энэ нь болохоор яг юунаас үүдэлтэй гэхээр өнгөрсөнд болсон нэг тийм одоо энэ дээр байна л да. Одоо нэг хин жоохон ингээд нэг гэр бүлийн хайр сэтгэлийн харьцаанд ингээд жоохон алдаа гаргадаг ч юм уу эсвэл итгэл найдвар итгэл алддаг ч юм уу. Тэгээ тийм юмн дээр одоо нэг харамсахгүй байя. Одоо ингээд ахиж эргээд одоо юу гэдгийг өнгөрсөнд болсон ямар нэгэн тийм нэг тийм одоо юу гэх юм таата биш харьцааг одоо мартчихъя. Одоо тэрний талаар эргээд санахгүй байхыг хичээе.
Тэгээд зүгээр урагшаа хараад амьдрья гэд ингээд одоо юу гэдэг юм уучлаач гэдэг юм уу. За иймэрхүү байдлаар ингээд хүлээж авъя гэд бодсон боловч заяа. Бодсон боловч тэрийгээ ерөөсөө ингэж хүлээж авч чадахгүй. Тэгээд тийм болоод тэрнээсээ болоод байнгын хэрүүл дуруул ингээд хийгээд байх нь өөрөө одоо нэг хэцүү учраас аль болох нэг чимээгүй дууга байж нэг хэрүүл уруул болохгүй байх талаас нь ингээд нэг одоо өөрөө айгу одоо юу яаж ин гэсэн үг байхгүй юу? Төвчж байгаа. Тэгэхдээ тэр төвчээр нь өөрт нь айгу эргээд нэг тийм дарамт толоод байгаа байхгүй юу? Гэр бүлтэй хэрүүл уралгүй байя гэсэн нэг юм төвчээр гаргаад байгаа. Гэтэл тэр нь нэг чин сэтгэлээсээ тэрийг уучлалцсан биш. Чин сэтгэлээсээ тэр болоод өнгөрсөн явдлыг ингээд мартцсан биш болохоор өөрөө тэр нь дахин сэтрэгдэж сүрж одоо юу гэх эргэж гарч ирээд тэгээд цаашдаа зүгээр ингээд нэг сайхан зүгээр урагшаа хараад одоо өөр хүүхдээ бодоод гэдэг юм уу ингээд амьдралаа бодоод ингээд энэ бүхнийг орхих юм артай зүгээр гэрүүлээ бүрэн бүтэн байлгахыг гэдэг юм уу. Ийм талаасаа ингээд уучлаад харсан ч хараагүй юм шиг байя гэдэг одоо ингээд бодож байгаа боловч үнэхээр нэг чадахгүй байгаа даа л да чадахгүй. Тэгээ чадахгүй байгаа учраас айгүй тийм нэг өөрөө маш их тийм стресст орж ингэж тийм нэг амгалан тайван биш бүр нойроо хүрэхгүй нөхцөл байдалд ирж байгаа аахгүй. Энэ нь магадгүй танд бүр эрүүл мэндийн шалтгаан хүртэл болж мэдхээр байна шүү. За тийм болохоор хүн ер нь альва юм дээр нэг заавал тэгж чин сэтгэлээсээ зүрх сэтгэлээсээ бүр мартаж авч хайж чадахгүй бол одоо энийг нэг өөрөө ингэж хүчлэх ер нь айгүй тийм буруу л байдаг л да. Буруу байдаг. Тэгээд буруу биш байя гэхээр яах ёстой вэ гэхээр хинч хүний дотор талыг одоо нүгээр яг хажууд чинь ханилаад байж байгаа хүн хүртэл одоо хүнийг нэг ойлгодоггүй байхгүй юу? Тийм бол ойлгодоггүй. Одоо тэр чинь тэр үедээ болол өнгөрч одоо ямар тийм асуудал байгаа ч гэдэг юм нэг тийм айгүй хүн бол хүний асуудлыг айгүй хөнгөнөөр хүлээж авдаг. Гэтэл таны зүрх сэтгэл яаж хэр хэмжээнд шаргалсан яасан хийсэн талаар одоо бүр хичнээн тэр хайртай дуртай хань чинь ч байсан хажууд чинь байнгын байгаа хүүхэд чинь ч үсэх хинч ойлгохгүй. Бүр хамгийн хайртай хүмүүс чинь ч ойлгохгүй. Тийм болохоор та нэг энэ дээр ийм талын асуудал танд байгаа байна. Ер нь бол тэгээ бүх юмд та ганцаараа юм шиг энэ бүх мессежүүд ингээл холбогдож орж ирээд байгаа байхгүй. Та бүх юмд одоо ганцаараа байгаа юм шиг ингээд таныг гэх хүн байхгүй байгаа юм шиг ингээд нэг ийм юм мэдрээд ингээд байгаад байна. Энэ харьцаа нь ерөөсөө энэ гэр бүлийн нэг юм өнгөрсөнд болсон сэтгэл гос ойлгосон тийм болж өнгөрсөн асуудлаас болоод байгаад байгаа юм байна. Магадгүй тэгээ нэг хэдэн хүүхэдтэй тий одоо энэ магадгүй байгууллага гэхээс илүү энэ ер нь таныг тэгж хэлж яа л да. Та нэг одоо хэдэн хүүхэдтэй тэгэнгүүт одоо энэ амьдрал энэ үр хүүхдүүдийн төлөө би одоо бүхнийг мартах ёстой, уучлах ёстой ч гэдэм юм. Ингээд айгуул магадгүй эргээд одоо ахаж ирмсэн ч үгүй гэдэг юм. Тэгэнгүүт бүхнийг мартаад уучлаад ингээд ёстой гингүүд та үнэхээр ингээд нэг тарихаараа хүн чинь бодоод ингэсэн дээрээ гэж бодож байгаа боловч нөгөө тарих зүрх хоёр зөрчилдөд байгаа байхгүй юу? Тарих зүрх хоёр чинь өөрөө зөрчилдөд байхаар та тэр дунд яг үнэндээ нэг яах ч учраа олохгүй байдалтай байгаа бол нэг тийм л болчиход байна л да. Тэгэхээр энэ хорвоо ертөнц орчлон ертөнцөөс танд өгж байгаа мессеж хүртэл учиртай. Та ганцаараа биш гэдгийг сайн санаарай. Танд харагдаж үзэгдэхгүй байгаа ч гэсэн таны өндөр дээд өвөг дээд бүр одоо ингээд таныг одоо ямархуу нөхцөл байдалд хичээж зүтгээд байж байгаа вэ гэдгийг бүгд одоо нэг мэдэж ойлгож байгаа. Тийм болохоор ерөөсөө л тийм тэр одоо нэг өөрөө ганцаараа бишээ. Би чи одоо өстой нэг нүдэнд харагдахгүй намайг харж хамгаалдаг хүч байгаа гэдгийг гэдэгт итгээрэй гэсэн мессеж танд ирээд байснаа нэм учиртай болж таарлаа. За одоо тэгээд эрүүл мэнд дээр ингэж хэлж байна. За энэ өхөн хоорондын харьцаа хайр сэтгэлийн харьцаан дээр бол тань дээр ийм орж байна. За одоо дараагийн мессеж болохоор таны ажил төрөлтэй холбоотой мессеж авъя. Энэ одоо хөзрүүд маань юунд орж байна уу? Би ч одоо нэг хүншлэг хийгээд явахаар улаарчдаг. Тэгээд юунд ороогүй. Камерт ороогүй байж байгаа үе бас гарч ирж ирсэн шүү дээ.
За одоо ажил төрлийн тухайд мессеж авна. Ажил төрөл нь ямар байна вэ? 1-р сарын 1-р группийнхний ажил төрөл. Ажил төрөл. Та өөрийн тийм ажил төрөл дээрээ яг ингээд төвлөрөөд сэтгэл тайван амар амгалан байгаад яг урдах хийх ёстой юм а хийгээд ингээд явах юм бол та айгүй тийм хязгааргүй боломжтой хүн байгаад байгаа. Өнөөдөр яг юу болох байгаад байгаа гэхээр энэ сэтгэл санааны байдал таныг үнэхээр ядрааж байна. Цаагаараа хүн харахад гайгүй байгаа юм шиг наагур байгаа юм шиг боловч та шүн бүрэн дөр нойртой унтаж чадахгүй байгаас эхлээд ажлын бүтээмж айгүй муудаж байна. Тэгэн түүнээс ч та маш тийм авьяаслаг барьж авсан юм а бүр ингээд нэг амжилтанд хүртэл нь хийх хэмжээний тийм одоо хүч чадалтай бүр үнэхээр тийм бүтээлч бүр яг энэ зураглал шиг ийм ойж хатгадаг өөрөө юм хийдэг сэтгэдэг хүмүүс ч байж болно. Биш юм аа заавал тийм биш юм аа гэхэд ер нь тийм маш ажилсаг хүчрхэг тийм хүн байгаа байхгүй юу? Нөгөө сэтгэл санаа л сайхан байвал бусдын нь бол одоо ч бусд нь бол нэр ажил бол нэрээ өстой юу ч бишээ өстой ядаргаал байна гэхээр л юм байгаа байхгүй юу? Шүү. Та мөнгө төгрөг зоосыг бол олдогч олох чадaltaй хүн байна. Хангалттай мөнгө төгрөг зоос олох чадaltaй зарим хүмүүс нь шууд утгаараа нэг жоохон найз нөхөддөг жоохон мөрөмөрөдөө тавиад тоглодог ордог. Тиймэрхүү хэрвэрчүүд үзэж байгаа бол тиймэрхүү ч хүмүүс байх шиг байна. Ер нь тэгээд тийм мөнгө санхүүгийн тухайд бол бүр ерөөсөө нэг тийм хилээд байх юм гайгүй та тийм маш хөдөлмөрч бүтээлч хийгснээ хийчдэг тийм зарим тэр нэг юу гэдгийг одоо энэ айгуу тийм нэг хувийн нэг хүмүүс чинь нэг тийм ур чадвартай хүмүүс байдаг шүү дээ. Нэг өөрөө нэг ингэдэг гарын эвдүүтэй өөрөө мөнгийг олдог. За төмрөөр юм хийдэг байлаа гэхэд одоо ингээд төмрийг яаж яагаад л нэг мөнгө төгрөг болчдөг. За нэг барилгын салбарт ажилладаг байлаа гэхэд тэр тог цаглагааныг нь янзалдаг юм уу? Одоо ингээд ерөөсөө нэг тийм бие даагаад айгүй тийм мөнгө төгрөгийг сайн олох тийм хэмжээний тийм чадaltaй хүн байгаад байгаа байхгүй. Тэгээд таны одоо яг нэг тийм ажиллахгүй нэг жоохон та яг одоо болохоор тийм нэг ажиллах эрч хүч энерги нэг жоохон дутчихад тэгээд аль болох нэг жоохон өөрийгөө нэг юм сэтгэл зүйн байдал нэг юм жоохон иймэрхүү дотоод сэтгэлийн юм жоохон хямралсаасаа болоод нэг амархнаар мөнгө олох ч юм уу арай нэг жоохон одоо юу гэх нэг жоохон тоглож моглол болвол нэг амархнаар мөнгө олно л гэж хэлнэ л дээ. Нэг ерөнхийдөө жоохон тоглож моглол за өнөөдөр алдаал олвол бүр олчихъя гэл нэг ингээд нэг жоохон иймэрхүү байдлаар мөнгө олох гэж нэг бодож байгаа хүн байгаад байгаа боловч уулын та зүгээр сайхан шудраг хөдөлмөрөөрөө юм хийгээд явах юм бол та өөрөө маш тийм нэг хийж чадахгүй юм нэг тийм гарын эвдүү урд үйтэй хүмүүс гэж ярьдэн шүү дээ тий. Нэг өөрийнхөө гараар тарихаараа нэг зохион бүтээгээд нөгөө хийсэн юм одоо нэг зараад ингээд нэг одоо нэг хуваарэ бизнес эрхлэгч гэж ярьдаг да. Нэг тийм бүтээлч хүмүүс байдаг да тий. Та тийм төрлийн хүн байгаад тэгээд ямраар тэгж мөнгө төгрөг санхүүг олох боломжтой боловч энд жаахан сэтгэл зүгийн нэг иймэрхүү юмнасаа болоод нэг жоохон арай амархан маягаар нэг жоохон тоглож моголдог ч юм уу нэг иймэрхүү байдлаар яага одоо мөнгө төгрөг олох гээд нэг тэгж байгаа цаг үе ч нь байж магадгүй. Цаг үе дандаа тэгдэг ч хүн биш. Ер нь бол нэг тийм гоё бүтээлч хүн. Тэгээд тэр нэг авьяас чадвар нь тийм айгуу гоё хязгааргүй тийм мөнгийг нэг олж чаддаг, хэрглэж чаддаг тийм төрлийн хүн байна л да. За өөр энэ юуныханд байна. Энэ шинэ хөзөр маань их гоё Япон энэ мессеж өгж байгаа хөзрүүд нь айгүй гоё таалагдаад байна. За энэ хөзрөөс маань
ахаад энэ нэгдүгээр группийнхэнд маань өөр та ганцаараа биш ээ гэдгээс өөрөөр одоо хэлэх давхар гэж мессеж байвал хаад нэг мессеж аваад за тэгээд өнөөдрийн нэгдүгээр группийн уншлаг ерөнхийдөө өндөрлөх үү дээ гэж бодож байна да. Сөрөг аннатоно чинсэний цэгино кайданны ёри атарашиката чиде одоо ингэж хэлж байна. Одоогийн танд ингээд нэг жоохон хүслэр чинь биш болохгүй байгаа ч юм уу нэг тийм сэтгэлд бүрэн дүүрэн хүрэлцэхгүй байгаа энэ байдал нөхцөл болвол таныг одоо шинэ үе шатанд гаргах тий дараагийн амьдралд хүргэх шинэ үе шатанд гаргах одоо нэг шат гэж ойлгоод тий шат гэж ойлгоод тэгээд нэг уршаа одоо нэг тэмүүлэлтэй амьдраарай. Энэ ингээд нэг юм ингээд дуустгүй. Энэ бол миний нэг дараагийн шин шатандаа гарах шинэ үедээ орох одоо нэг замналын одоо нэг алхам степ те нэг ийм юм шүү гэж хэлж байгаа байхгүй юу? Айгуу гоё утга учиртай мессеж байна. Тэгэхээр та энэ нэг жаахан сэтгэл зүйн шарах нэг энэ идэвчгүүл энийг эдгэнэ гэдэг чинь эн чинь өөрөө хүний амьдрал дандаа дардан байхгүй нэг өгсөж уруудаж хаяа бүдэрч гэдэг нэг сайхан дуу байгаа шүү дээ тий. Өгсөж уруудаж хаяа бүдэрч хүний амьдрал гэдэг тий. Одоо яг хүн тэр чинь айгуу гоё үнэн утгатай дуу байхгүй тий. Хүн болгон дандаа л өгсөд яваад байдаг юм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг унаад нэг доод цэг дээрээ ирнэ. Тэгэл тэн дээрээс өсгөл зам байхаас нэг цаашаа буух зам байхгүй л байхгүй юу. Тэгээд тэгэхдээ энэ амьдралын нэг иймэрхүү нэг жоохон сэтгэл шархлуулсан ийм асуудлууд дандаа хүнийг нэг эргээд сэргэн мандах айгуу тийм юу болсон одоо юу гэх нэг амьдралын эргэлтийн цэг мөч байхгүй юу. Тэрийг тэгж хүлээж аваад тэгээ эерэг өөдрөг байгаарай гэсэн. За тийм мессеж ирж байна да. За нэгдүгээр группийн маань уншлага нэг ийм уншлага боллоо. Та эрүүл мэндэ бодоорой. Нэг жоохон тарих зүрхэн амраагаад өгөөрэй гэд. За тэгээ та бүхэндээ амжилт хүсье. За тэгээ бүр дэлгэрэнгүй ямар нэгэн хувийн уншлага авч шөөбөр өөрийнхөө тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл юм авахыг хүсвэл хувийн уншлагаар орж ирдэг байгаа шүү. Би хичнээн нөгөө нийтийн групп дээрээ YouTube дээр нэг их айхтар бичлэг хийгээд байхгүй байгаа үед ер нь хувийн уншлагуудаа авсаар л байдаг шүү. Тэг мэддэг хүмүүс нь орж ирэл авдیں۔ Тэгээд би ажлын цаг заваар тэгээд нэг хүссэн үед чинь биш ч гэсэн нэг цагаа зарцуулаад цагаа зохицуулаад уншлага хийж өгдөг байгаа. За тэгээд нэгдүгээр группийнхандаа амжилт хүсье. За одоо гэтэл хоёрдугаар группийн уншлага эхэлнэ. За манай хоёрдугаар группийнхан маань ийм улаан чулуу юу гэдгийг мэдэхгүй одоо нэг хэдэн ийм чулуутай би чулууны талаар тийм амар дэлгэрэнгүй мэдэхгүй. Энийг бол харин ягаан болоор нэгдүгээр группийн чулуу байсан. Энэ улаан нь одоо юу юм? Одоо миний мэдгээр нэг хөөрмний толгойн шүр мөр гэдэг шиг л өнгөтэй юм байна одоо тэгээд мэдэх юм алгаа юу гэдэг чулуу. За ийм чулуу. За тэгээ мөс тараа төзрийг сонгочээ. За би мэддэг юм аа яриа гэдэг шиг мөс тараа үзрөөрөө таны 2026 оны одоо эрүүл мэнд ажил төрөл хүн хоорондын харьцааны талаар за Америк эхлэх гэж байна. За тэгээ эхний ээлжинд таны одоогийн нөхцөл байдал. Одоо яг ямар их энергитэй байна вэ? 2026 оны 1-р сард одоогийн нөхцөл байдлын энерги нь манай 2 дугаар группийнхний
Одоогийн нөхцөл байдлын энерги гаргаад ирье. Вау, бас л Empress. Three of Voices. Вау, гайхамшигтай. Дахиад нэг өдөрт очимаар санагдчих. Мэдрэмжтэй орж ирж байна. За энэ маань юу гэж байна вэ гэхээр за манай энэ юуныхан 2 дугаар группийнхан бол за би бүр ингээд нэг илт ийм гоё бясалгадаг хүмүүс орж ирж байна энэ дээр. Бясалгал хийж байгаа. Бясалгал хийгээд аюу гоё тийм бясалгалын тийм гоё нэг юмд явж байгаа. Айгу тийм сүнслэг хөгжил нь айгу гоё ингээд нэг ийм ахицтай урагштай явж байгаа хүмүүсийн маш гоё мэдрэмжээ сонсдог. Магадгүй энэ хүмүүс дотор зарим нь гоё ингээд нөгөө урлаг соёлын дуу шүлэг бичдэг, дууны үг бичдэг, одоо янз янзын гоё аялгау зохиодогч байдаг юм уу. За тэгээд ер нь ийм мэдрэмжийг айгүй их гоё чухалчилдаг тийм тэгээ маш тийм гоё сүнслэг тэгээ эмэгтэй бүсгүүчүүд байх магадлал нь магадгүй бүр илүү нөгөө нэг байгаа даа л да. Гэхдээ энэ хэд маань бас яг яаж өнөхөр дандаа тийм ерөөсөө бүх юм ингээл нэг гоёор урсаад байгаа биш л дээ. Сүнслэг хөгжил чинь өөрөө угаасаа л юутай байдаг, нөгөө сүнсний замналтай байдаг. Тийм болохоор энэ хүмүүс сэтгэлийн шархтайгаа саяхан болтол нэлээд тэмцсэн бас хэцүү хүнд хар бараан өдрүүдийг бол үнэхээр туулсан байна. Үнэхээр туулсан байна. Маш бүр өстой амьдрах итгэл урам зориг үнэхээр юу ч байхгүй хорвоо дэлхий дээр ганцаараа хаягдсан юм шиг тийм айгүй хэцүү цаг үеүүдийг туулаад нэг онцлог нь тэрийг айгүй амжилттай туулаад одоо ер нь үндсэндээ мултарж байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэл тэрний дараа одоо энэ яг энэ сүнслэг мэдрэмжүүд нь амар гоё сэргээд ороод ирсэн байна. Өстө үнэхээр баяр үргээ энэ сүнсний энэ хар бараан зам энийг туулна гэдэг бол үнэхээр хүнээс төвчээр зориг за тэгэл ерөөсөө одоо ч нэр муугаар хэлэх юм бол бүр өхмөр хүртэл санагдах тийм амар хэцүү үеүүдийг туулдаг байхгүй юу. Тэгэхээр тийм тууллынхаа бүр ингээд нэг тийм яг нэг тийм ардан гарч байгаа улсууд байгаа байхгүй юу. Энэ бол бүр аюу гой гайхамшигтай өстө үнэхээр баяр өргөмөр тийм юу байна. Амжилт төсөө баяр үргээ гэж хэлэхээр энэ бараан өдрүүдийг амжилттай туулж чадсан байна. Энэ нөхцөл байдлууд одоо туулаад төгсгөлт нь хэрв та тэрийг арай барж дуусаагүй бол ер нь тун удахгүй болцсон байх шүү ерөөсөө. Одоо нэг цэцэг дэлгэрхэд тун удахгүй ойрхон ирчиж. Одоо энэ 10 материал гэдэг чинь энэ Ten of Pentacles эд баялаг тэгээд энэ эд баялаг гэдэг шууд утгаараа биш энэ сүнслэг замын хувьд таны нэг өстө нөгөө нар мандн цэцэг дэлгэр нь гэрэл гээгийг үзэн харна гэдэг шиг энэ харанхуй бараан зам үеэс туулаад одоо таныг ингэж нөгөө энэ замыг туулахад айгүй олон төрлийн чинь дээдис одоо ах дүү одоо өнгөрсөн одоо юу гэх нөгөө нүдэнд үзэгдэхгүй ертөнцийн дээдсүүд таныг айгүй их тэгж нөгөө тойрч хамгаалж таныг ингэж өнөөдрийн энэ бүхний ард гарч айгүй ингэж гоё хүчрэхээр сэргэж мандахад таныг нөгөө хэлж чадахгүй, харж чадахгүй, мэдэрч чадахгүй байгаа байсан ч гэсэн таныг маш ихээр тусаж дэмжиж харж тойрон хүрээлж байгаа юм байна шүү. Ер нь бол таны одоогийн нэрэг тийм байна. Та тун удахгүй энэ замнал чинь дуусаад ирэхэд би ямар олон ёстой нөгөө ганцаараа биш гэдгээ түрүүний нэг дөрөв уншлаг дээр тэгж яг тийм мессеж бас гарч ирсэн те. Та хэзээ ч ганцаараа биш шүү гэдэг. Та ганцаараа биш байсан байна гэдгээ бүр өөрөө ойлгоно. Өөрөө ойлгоход бүр ерөөсө хаяанд чинь ирсэн байна.
та бүр ингээд хайр, инрэл олон хүмүүсийн өнөөдөр нэг харсан даасан тэнгэр дээдээс тэгээд бүх хүмүүсийн одоо нэг хүчинд өнөөдрийг хүртэл энд ингээд ирдсэн байгаа юм байна гэдгийг тун удахгүй ойлгохоор байна. За ийм гоё мессеж ирж байна. Танд одоохондоо хэцүү юм шиг юуных нь гоё байх уу гэж бодогдож магадгүй. Гэхдээ танд тун удахгүй үнэхээр би ямар азтай хүн бэ? Би ямар одоо олонний хайр, олон ах トゥ юу гэх юм үүдээсийн хайранд думбаж исэн хүн бэ гэдгийг та хоёроос тун удахгүй мэдэрнэ гэж. За одоогийн нөхцөл байдлын яриг бол ийм байгаа маань. За одоо тэгвэл 2 дугаар группийнхний маань эрүүл мэндийн тал дээр хэлж ярих үг хэллүү байна вэ? Дамжуулах юм байна уу гэж. Гайхамшигтай сонир мессеж. За эрүүл мэндийн тал дээр. За та нэгдүгээрт яг ус их бага уудаг хүн байгаад тах шиг байна. Энэ цүлд явж байгаа ганц эмэгтэй тийм цүл гэдэг чинь усгүй газрыг хэлж байгаа тийм. Тийм болохоор таны одоо нэгсэндээ нэг жоохон биедээ жоохон шингэн өгөө. Гэд байна шүү. Шингэний жоохон тийм дутагдaltaй багталтай яваад байна. Тэгвэл та айгуу гоё ингээд нэг юу гэх юм. Одоо энэ чинь хүн чинь мах цуснаас бүрдсэн хүний бие чинь өөрөө юу лээ 80% ч гэдэг үлээ бүр усал гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр таны биед ус дутагдаад байгаа учраас магадгүй таны энэ бясалгалын зам ингээд ч гэсэн ер нь нэг цусны эргэлт, хүний эрүүл мэнд за энэ бүхэн чинь өөрөө бас яс юм дээр бас устаач бас холбоотой байгаа шүү. Гэтэл таны биед жоохон тийм ус дутагдаад нэг тийм цөлжсөн газар шиг одоо байх гэдэг шүү гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь болохоор юу гэхээр ингээд нэг цусны урсгал ингээд нэг тарих зүрхний одоо юутай холбогдоод байгаа байхгүй юу? Тарих зүрхний нэг цус сайн гүйжиж нэг юу гэдэг вэ? Нас залуу цус шингэн гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр цусыг шингэн байлгадаг ганц юм чинь өөр ус шүү дээ. Тэгэхээр танд ус жоохон дутагдаад байна. Тэгэхгүй бол эн чинь бас нэг хүний бие нэг хатан гаршин гэдэг шиг алсаар усгүй бие чинь амархан хөгшөрнө үрчийн дээрээс нь хин тэнд нь одоо нэг юм жоохон тийм юу гэх юм. Цусны урсгал багасаа болж нэг жоохон тийм асуудал үүсэх магадлалыг бол илэрхийлээд байна. Тэ. Энэ нуруу энэ судалшөрөмсний тийм гүртийн талаар ерөөсөө тийм яг одоо бол болохоо үйчээд байгаа юм болов анхааруулж хэлж байгаа юм. Ерөөсөө жоохон усуугаад өгчихөө. Тэгвэл та айгүй гоё тийм нэг энэ бясалгал хийж байгаа цаг үе яваад байгаа учраас та усал уугаад өгчих юм бол айгүй гоё цаанаас ингээд нэг тийм гэрэлтсэн гэгээтэй нэг тийм гоё болох гээд байна л да. За зин юугаа амтана яас халуун болоод байна. За эрүүл мэндийн хувьд тань дээр нэг тийм ингээд нэг хилээд өгөрөө гэсэн нэг тийм юм гарч ирж шүү. За. Би ч одоо үг хэл дамжуулдаг л үүрэгтэй хүн шүү дээ. Тэр үүргээл гүйцэд хийгээд шиг. За одоо ажил төрлийн хувьд ажил төрлийн хувьд 2 дугаар группийн маань одоо цэцэг ургахад ус хэрэгтэй. Энэ бясалгал байсан ч гэсэн ер нь усгүй байж болохгүй. Тий. Энд бас энэ
сайхан ийм олон цэцэг мод ингээд ургаж дэлгэрэх гээд ингэж байгаа. Энэ арай болоогүй дутуу байгаад байгаа байхгүй. Тийм болохоор танд нэг жоохон ус уугаад тэгээд энэ ус ууна гэдэг чинь өөрөө энэ сэтгэл санааны энэ хүн хямралыг хүртэл давхад бас нөлөөтэй шүү дээ. Тий. Тэгээд цаанаасаа царай зүс чингэрэлдээд таны нөгөө мэдрэмж өсөөд ингээд та бүр аюу гоё тийм төгс болох гээд байна л да. За ажил төрлийн хувьд 2-р группийнхэнд маань хэлэх үг маань ажил төрөл. За ажил төрлийн хувьд одоо за 3 хүзэр авчаад яриа. За ажил төрлийн хувьд ингэж байна. Ажил төрөл болохоор та одоо нэг тийм хөдөлж чадахгүй, хөдөлгөөн авч чадахгүй бүр саяхныг болтол одоо нэг тийм мөнгө санхүүгийн байдал дээр нэг тийм хөдөлгөөн авч чадахгүй байж. Тийм одоо нэг төлөвлөгөө тооцоо боловсруулад одоо нэг тийм одоо нэгсэндээ тэр нь таны хувьд нэг ингэж исэн байхгүй юу? Одоо хангад ван гэж байгаа байхгүй дүүжлэгдсэн хүн гэсэн үг. Тэр уруу харж ирж байгаа. Тэр нь болохоор саяхныг болтол тийм байсан гэсэн үг. Одоо нэг жоохон хөдлөх тийм нэг тэнхэлтэйгээ болж эхэлж байгаа. Энэ сэтгэл зүйн ийм асуудлаасаа болоод нэгэсэндээ та өөрөө ямар ч тийм хүсэл, зориг, ирч хүч, энерги байхгүйсэн л гэсэн үг. Одоо нэг жоохон нэг тийм нэг юу орж ирж штэ чи одоо нэг гэрэл гээгээ тусаж эхэлж штэ гэдэг шиг жоохон нэг тийм юм хийх ирч хүч орж ирж байгаа байхгүй танд. Юм хийх ирч хүчтэй за одоо л нэг хөдлөе, одоо л нэг ингээ тгийгээд нэг жоохон нэг тархитлагаа ажилуулад за ажил төрөл хөдөлмөр мөнгө санхүүгээ яавал одоо нэг зөвхөр өгöd тал дээр төлөвлөгөө боловсруулж эхлээд нэг тийм чадалтайгаа болж эхэлж байгаа. Түүнээс биш танд тийм чадал байгаагүй угаасаа. Юу баг амьдрах урам зориггүй болцсон байсан хүнд мөнгө санхүү үнэхээр сонирн биш байсан. Түн саяхан. Одоо танд нэг гайгүй болж эхэлж байгаа учраас одоо би яаж амьдрах уу гэдэг дээр үйл хөдөлгөөн авч эхлэе да. Одоо нэг хөдөлж эхлэе да. Одоо нэг тим юм хий да гэдэг юм нэг ингээд юмыг бодож боловсруулах тагаа болж эхлэдэг байгаа байхгүй юу? За одоо би чи нэг ийм мөнгө санхүүтэй юм байна. Гэтэл одоо энүүгээр нэг ийм одоо юу гэх юм бизнес ингээд хийх гэхээр нэг жаахан тим юм дутаад байна гэсэн нэг тим юмыг одоо та бодож тооцоолж яавал одоо энэ дутуу юм болохгүй байгаа эсхийгээ хүргэж амьдрахууч гэдэг юм уу байгаа мөнгөөр за энийг нь одоо сардын гэргэлчээр үлдснийг нь тим юм да ингээд одоо нэг жоохон төлөвлөгөө тооцоо боловсруулад ингээд байж байгаа цаг үе чинь гэтэл энэ цаг үе дээрээ одоо бас нэг тийм ямар ч тохиолдолд нэг тийм хүрэлцэхгүй байгаа байхгүй юу? Одоо таны нөгөө нэг хүсэж байгаа. За нэг надад нэг 10 сая төгрөг байвал яг нэг би одоо энэ 3 саяар нэмэж 7 саяар ингэх гээд байна гэхээр танд одоо нэг үлдсэн нэг тийм юм хүрэлцэхгүй үлдсэн мөнгө санхүү нэг хүрэлцэхгүй байгаа нэг тийм. Тэгээ яавал болох вэ гэдэг дээрээ та нэг тийм хүн амтантай уулзъя. За тэрнтэй уулзвал нэг жоохон зөвлөгөө аваад тэрнтэй уулзаад хамтрах юм бол энэ бит хоёр нэг одоо ингээд нэг энэ дутуу байгаа нэг хэсэг дээрээ тэрнтэй хамтарчвал болох уу? Эсвэл тэрнээс нэг тэдэн төгрөг зээлжхүүл болох уу гэсэн маягтай хүнтэй уулзаад за чи нэг би нэг ийм ажил хийх гэж байгаа тий тэгвэл чи нэг ингээд хоёлаа хамтрах уу гэж ярилцж байгаа. Эсвэл та надад нэг тэдэн төгрөг уулзаа өгөөч одоо би нэг ингээд тэгээд нэг хүнд төлөвлөгөө боловсруулсан төлөвлөгөөгөө үзүүлээд тийм ээ. За нэг тиймэрхүү нөхцөл байдалтай байж байгаа дур зураглалууд танд байгаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр нэг ажлаа бүтээхийн төлөө за яах вэ юу хийх вэ одоо эндээсээ яаж амьдрах вэ гэдэг нэгсэнтэй амьдрал нэг жоохон урам зориг орж ирээд жоохон өндөйгээд эхлээд нэг арай нэг ихтгэл орж ирж байна л та. За ийм тал дээр тийм байгаа байдлыг чинь одоо ингээд нэг хэлж байна л да. За тэгвэл би зүгээр энэ таны нөхөцөлтөд одоо ярилцаад ингээд явж байгаа энэ байдал чинь
бүтхүү. Тийм бүтхүү хэр бүтэмжтэй хүнтэй одоо шинэнд та хүнтэй уулзаад нэг ууж идэх юм уу, нэг цаг кофе уудаг юм уу. Тэгээд энэ мөнгө санхүүгийнхаа тухай та ажлаа бүтээх талаасаа ингээд нэг тийм яриа хэлцээр хийгээд явж байгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр уулзаж байгаа хүнтэй чинь яриа хэлцээрээ биелүүлэхэд ч юм уу юу хэрэгтэй вэ? Энэ дээр та юу хэрэгтэй вэ гэхээр хараа ийм юм хэрэгтэй байна шүү. Та тэр нөгөө хүнд ярьж төлөвлөж бодож боловсруулад хэлж байгаа ярьж байгаа юм дээр өөрөө айгүй тийм нөгөө нэг за баг болж байхаа биш. Ерөөсөө би болгоно. Энэ ингээ болох ёстой. Би чадна гэдэгтээ айгүй тийм итгэлтэй байх хэрэгтэй хэлж байгаа байхгүй юу? Та одоо нэгсэндээ энэ ажлаа бүтээх гэдэг ганц нэг хүмүүстэй уулзаад явж байгаа болохоор байгаа хэрнээ уулзаад явж байгаа хэрнээ өөрөө тэрэндээ тийм ч итгэлтэй биш байгаад байгааг илэрхийлээд байна. Та тэр хэлж ярьж байгаа хүнтэй уулзж байгаа ажлаа бүтээх гэж байгаа юм уу? Илүү сайн бодож тооцоолсон юм а очиж уулзж байгаа хүмүүстэй маш гоё ойлгомжтой дэлгэрэнгүй ярьж тайлбарлаж өгөөд тэрэндээ өөрөө маш итгэлтэй байвал энэ ажил чинь энэ хөөцөлдөх гээд байгаа ч юм уу төлөвлөд байгаа ч юм уу энэ байдал чинь бас бүтгэх магадaltaй юм байна шүү гэж үзүүлж байгаа байхгүй юу? Энэ дээр та өнөөдөр ингээ яг ингээд нөгөө бүтээ болгоё гэд ингээд нэг бодоод за тэрнтэй л уулзвал болчих واخ мах гэд ингээд бодоод явж байгаа. Тэгээ уулзж байгаа. Тэрнийхээ талаар цугас дурддаг ч юм уу баг зэргийн ингээ яриад явж байгаа ч гэсэн нэгсэнд тэрэн дээр өөрийнхөө ярьж байгаа юм дээр тийм дүүрэн итгэлтэй биш байгаа гэсэн үг. Одоо сонсож байгаа хүнд чинь за гэс нэг тийм эргэлзээ төрүүлэхээр нэг тиймэрхүү байгаад байгаа байхгүй юу? За ажил төрлийн хувьд юм байна. Эрүүл мэндийн хувьд юм байна. За одоо хүн хоорондын харьцаа хайр сэтгэл байна уу эсвэл ажил төрлийн хүн хоорондын харьцаа байна уу тэр нь хамаагүй. Ерөнхийдөө хүн хоорондын харьцаан дээр одоо хөзрийн зүгээс юу хэлэх вэ? Хөзрийн зүгээс хүн хоорондын харьцаа Хөзрийн зүгээс хүн хоорондын харьцаа. Awakening. За таныг хүн хоорондын харьцаан дээр жоохон тэр нөгөө нэг энэ сүнслэг чиглэлийн юм а жоохон нэгсэндээ ерөөсөө оролцуулахгүй яг энэ нийгмийн одоо нөгөө нэг юуг яриад энэ гэж байгаа байхгүй одоо уулын та эсэргээрээ энэ жоохон сүнслэг чиглэл та бас сүнслэг нэлийн үеийн бүжирхэг сүнстэй одоо энэ сэргэлт явагдаад ингэхээр одоо уул нь бол танд яагаад сүнсний сэргэлт явагдаж байгаа вэ гэхээр уул нь энэ чиглэлийг чинь хүн одоо ашиглаж ажил амьдралдаа хэрэгтэй байж тэгэхгүй л энэ чинь одоо ямар ч хэрэггүй хүний сүнсний сэргэлт гэж ер нь болдгоо өвөг дээдэс ч гэсэн энэ олон хүмүүс харж хамгаалж сүнсийг сэрээж байна гэдэг чинь танд нэг ёсондоо үүрэг даалгавар хийх ёстой ажил байгаа байхгүй юу? Гэтэл та минь яаж байна вэ гэхээр энэ хүн хоорондын харьцаан дээрээ одоо нэг ёсондоо та маш тийм юу хүн байгаа байхгүй одоо яс юм дээр баг нөгөө энэ одоо юу гэдгийг зурхаач одоо юу гэдгийг нэг сүнслэг чиглэлийн ажил хийх ёстой магадгүй олон хүнд сэрээж зааж зөвлөх ёстой өөрийнхөө энэ хүнд хэцүү байсан цаг үе дээрээс нь яаж явж сүнсний замналыг яаж давж дууссан гэд одоо магадгүй миний чиглэлийн надтай адилхан төрлийн хүн байгаа байхгүй юу би ч бас энэ замналыг туулаад одоо энд сууж байгаа шүү дээ гэтэл ийм чиглэлийн юмаа ерөөсөө нөгөө нэг хүн хоорондын харьцаан дээр нөгөө огт мэддэхгүй ч юм уу ашиглахгүй ч юм уу
байгаа байдлыг чинь хэлээд байна л да. Нэгдүгээр. Хоёрдугаар та маш тийм нэг юу гэх юм. Гоё, ганган одоо энэ нэг өстө өөртөө ихтгэлтэй маш тийм нэг эрхэмсэг, тансаг, ганган байгаа байдал байхгүй юу? Танд ийм хэмжээний чадал, тийм гоё, гоо үзэсгэлэн эрэгтэй хүн байлаа гэхэд маш гоё тийм биеийнхаа дүр төрх царай зүр юу гэдгийг юм эмэгтэй хүн байлаа гэхэд та ерөөсөө тийм маш гоё тийм үзэсгэлэнтэй тийм гоё одоо нэг материаллаг бас тийм нэг өмсөж зүүсэн тансаг нэг байдаг шүү дээ тийм байх одоо нэгсэндээ байвал их тантай хүмүүс харьцах байдал нь шал өөр байх гэдэг байхгүй юу? Энэ хүн хоорондын харьцан дээр ярьж байгаа. Тэгэхээр та магадгүй маш энгийн яг сүнслэг чиглэлийн юм хүмүүс ерөөсөө л маш энгийн байх ёстой. Ерөөсөө тэр гоё ганган тийм байх шаардлагагүй гэж угаасаа боддог мэддэг л дээ. Гэхдээ энэ чамин тансаг өөрийгөө гоё авч явж байгаа энэ гоё байдал нь өөрөө юуг илэрхийлдэг вэхээр өөртөө хайртай байгааг л илэрхийлдэг. Тэгэхээр өөрийгөө хайрлаа гэдэг таныг хүн хоорондын харьцаан дээр. Та өөрийгөө хайрлаад өөрийгөө ийм гоё өөртөө энэ ч одоо нэг өөрөө гоё байна гэдэг чинь хүн нэг гоё хувцас өмсөөд өөрийнхөө нэг байгаа байдалтай юм гоё итгэл дүүрэн байх чинь хүнд нэг тийм юу гэх юм одоо нэг тийм эрч хүч өгдөг штэ тийм эрч хүч энэ маш гоё үзэсгэлэнтэй байгаа шүү тийм маш гоё өөртөө итгэлтэй бүр үнэн цоглог тэгэхээр таныг тийм байвал хүн хоорондын харьцаа чинь өөрөө ингээд нэг айгу гоё болоод явчихна гэсэн нэг тийм үг хэлээд байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо нэг тийм пөвж бөвигээл за тэгэл нэг одоо юу гэдэг эмхтэн хүн байвал нэг нөр хамаа бодохгүй тэгэл нэг тэгс ингэсгээл явдаг ч юм уу. За эрэгтэй хүн байсан ч гэсэн тэгэл одоо нэг тийм за өвлөл юм чинь ингээл нэг өвөл гоё хүн байхгүй гэл дулаахан л байвал ямар байх вэ гэл дулаахан ч гэсэн гоё ганга хувцал гэдэг байгаа байхгүй. Тэгээд өөртөө итгэлтэй маш гоё бай. Тэгвэл таны энэ харьц өөртөө итгэлтэй өөрийгөө гоё явж байгаа байдал чинь танд маш их гоё тийм нэг юу өгнө. Одоо нэг хүмүүс таныг яаж харах вэ? Тэр тус манай Монгол шиг газар ч одоо хүнийг өмссөн зүүснээр нь хүндэх газар чинь. Тэгээд таныг энэ ерөөсөө л өөртөө итгэлтэй тийм гоё хувцлаж гоё ганган байгаа байдал хүмүүсийн харьцаанд хүн хоорондын харьцаанд маш их нөлөөлнө гэж гарч ирж байна. Түүнээс шинээр ерөөсөө тийм хайр сэтгэл мэртгэлийн харьцаа ерөөсөө гарч ирэхгүй байна. Таныг бие яаж авч явах уу? Тэгээд тэр байдал чинь хүмүүстэй яаж харьцахад нөлөөлнө л гэж ярьж гарч ирж байгаа байхгүй. За ийм 2 дугаар группийнхнээ маань уншлага ер нь ийм төрлийн уншлага болгогдож байна. За энэ хорвоо ертөнцөөс 2 дугаар группийнхэнд маань онцгойлон хэлэх мессеж байна уу? За би нэг Япон гоё хөзрөөсөө гоё том гоё хөзөртэй болсон. Оо за яг л тэ. Хэвээ ингэж за Япон хоёр үзм нь мунда яримаsen гэж байна. За мунда яримаsen гэдэг чинь хэвээ ямар ч асуудал байхгүй гэсэн үг байхгүй юу? あなたは苦しんだり悩んだりするためには生まれていません. Та тийм одоо нэг одоо хүнд хэцүү нөхцөл байдлыг нэг туулах л гэж хүний биеийг авч хүний төрөлд амьдраагүй гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор ерөөсөө таны нэг зарим нэг ингээд нэг өөрийгөө зовоогоод юм уу ингээд хэцүү байгаа нөхцөл байдлууд чинь ерөөсөө эго гэж байгаа байхгүй. Эго одоо ингээд бясалгал хийж байгаа та бол мэдж байгаа шүү дээ. Эго но шинпайо тэбанаши гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эго но шинпай гэдэг чинь эго гэдэг юм л одоо өөрийгөө нэг айгүйх нэг сэтгэлийг зовоодаг, санааг зовоодаг ямиг ингээд тавьж яваал гэдэг байгаа байхгүй юу. Та эгоогоо ялж дийлцсэний дараа та бүхнийг ялж чадна гэж байгаа байхгүй юу.
Мундай баримасан. Ерөөсө таны мундай юу байна вэ гэхээр мундай гэж асуулт таны асуудал юу байна вэ гэхээр таны эго л байна. Та эгогоо л дийлчих юм бол бусд бүх асуудлыг та ерөөсө дийлнэ л гэж хэлж байгаа. Хүн ерөөсө энэ эго гэж нэг аюултай нэг юм байна л да. Нэг буруу эго гэдэг чинь өөрөө одоо нэг юм тийм байх ёстой гэж нэг юм. Ер нь байх ёстой юм гэж ер нь юуч байхгүй юм байна. Юм ямар ч байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөөд өнөөдөр өөртөө тохиолдсон болгоныг ч гэсэн хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь хүлээж авч чаддаг болохыг л одоо ерөөсөө эгоноос салж байгаа байхгүй юу? Гэтэл энэний нөгөө олон жил хоримтлагдсан буруу үзэл бодол, буруу дадал зуршил, буруу бухимчин чинь л өөрөө хүнийг ингээд зовоодог ийм байдалд авчирдаг юм байгаад байна. Тэр нь яг цаг дээрээ тулгаар юу вэ гэхээр нөгөө эго гэдэг юм л явж байгаа. Тэгээ эгого таныг нөгөө эгоноос салчвал бол асуудал байхгүй л гэж хэлж байна. Миний унтраахгүй л энэ маань юу болоод байна гэж шатах нь. Юугаар унтрах вэ? За одоо хончод дунаад тэнэ. Бүр хин шүү утаа байваллаа. Лаа маань бүрэн унтрахгүй нэг хачуун болирт байгаад тах юм. За эго мундай баримасан гэсэн. За энэ болохоор зивнө хооходе яддаг худаасаа гэж. Одоо энэ яг юуг илэрхийлж байна вэ гэхээр хүн болгон эгоноос салах арга барил нь өөр. Та магадгүй нөгөө нэг энэ бясалгалын арга замаараа тулж явахдаа хүмүүсийн юмыг айгүй нөгөө нэг дуурай ч юм уу, давтаж юм уу, тэгсэн гин ингэсэн гин тэр тэгсэн гин энэ ингэсэн гэж хүний яриа сонсдог ч юм уу. Гэтэл хүн болгоны арга барил өөрөө гэдгийг танд хэлж шүү. Хүн болгоны арга барил өөр. Тэгэхээр живнэ хооход яддаг удаас өөрийнхөө арга барилаар хийгэрэй гэж байгаа байхгүй. Тэгэд өөрийнхөө хараа ясай болон живна шизэнно чикара гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө одоо нөгөө яг нэг амтналаг бас эрх чөлөөтэй. Тэгээд одоо нөгөө байгалийн нэг хүч чадлыг сэрэ гэж байгаа байхгүй. Өөрийнхөө хүн гэдэг чинь нэг төрлийн амтан. Тийм болохоор хүний тархил энэ эго бүтээж нөгөө нэг тийм байх ёстой, ийм байх ёстой гэдэг уншсан, барьсан, сурсан, одоо нөгөө зөв буруу гэж нэг юмыг шүүдэг тийм зам биш. Амтан юу ч шүүдгүй шүү дээ, тийм ээ. Зүгээр яг нөгөө амтналаг өөрийнхөө хүч чадлыг сэргээгээд байгалийн хүчээ дахин гэж нөгөө нэг сэргээж гаргаж ирэхийг хэлж байгаа байхгүй. Тэгээ адаршгүй дээ. Ёриёй секай уцкуру тамэни коконимас. Тэгээд шин бүр илүү сайхан ертөнцийг бүтээхийн төлөө та энд байгаа гэж байгаа юм. Өөр хүмүүсийн бүтээсэн ертөнц, тэр хүмүүсийн бүтээсэн амьдрал, тэр хүмүүсийн бүтээсэн туулал, туршлага, замнал танихаас шал өөр шүү дээ. Та өөрийн гэсэн одоо нэг юу гэх юм түүхээ бүтээх. Таны бүтээсэн түүх чинь хүмүүсийнхтэй адилхан байх аргагүй та ямар ч тийм нөгөө албагүй та өөрөө өөрийнхөө арга барилаар өөрийнхөө ертөнцийг бүтээ гэж байгаа байхгүй юу? Та тэгж чаднаа. Таныг чадж байгаа учраас танд ийм чадах хүн учраас ийм мессеж ирж байгаа. Таны чадахгүй хүнд ийм мессеж ирэхгүй. Гэтэл энийг бариад байгаа ганцхан юм чинь тэр эго л байна. Эго гэдэг нь ерөөсөө хүмүүсийн тийм байх ёстой, ийм байх ёстой. Юмыг нөгөө байгаагаар нь яг бодитоор нь хүлээж авахгүй нэг
Тэгэх ёстой, ингэх ёстой, тийм байх ёстой, ийм байх ёстой гудч л өөрөө тэр эгог бүтээдэг л хэдэлтэй. За ингээд 2 дугаар группийн маань уншлага нэлээд гүн гүнзгий утга учиртай бас танд хэрэгтэй болоод ийм мессеж ирсэн байхаа. Бас та бас бэлтгэлийн нэлээд гайгүй төвшөнд энэ эгоотойгоо ноцолдож байгаа хүн байх. Тэгээд танд ийм мессеж ирж байна. За тэгээд танд хэрэгтэй үг мессежийг дамжуулж чадсан байгаасай гэж итгээд таны бяцлаглалын замд амжилт хүсье. За уншлагыг минь сонсон танд баярлалаа. Хэрэг бүр юм тийм одоо нэг ойлгомжгүй бүр яахаа мэдхээ байсан тийм одоо асуудал байвал би зүгээр нөгөө юу яадаг байгаа шүү бас одоо коуч маягаар тэр нөгөө зөвлөгөө өгөх чиглэлээрээ заавал мэрэг хүзүр гэхээсээ илүү бас тийм хүмүүс бас ярилцаж зөвлөгөө авдаг шүү. Тэгээд төлбөр мөнгөний хувьд бол зүгээр нөгөө уншлагын цаг авч байгаатайгаа л адилхан байна гэж хэлье. Тийм гацсан яагаа мэдхээ байсан, яавал яах вэ гэсэн тийм хэцүү асуудлууд байвал тэгээд бас туршлагаасаа хуваалцаж болно гэж хэлье. За танд амжилт хүсье. За одоо 3 дугаар группийн маань уншлага. Таны гоё номин хөх ногоон чулуу. Цагаан судалтай одоо ямар чулуу гэдэг юм бол тоо. Мэдхгүй байна. За тэр чулууг мэдчих гал та хүзрөө. За өнөөдөр 3 дугаар группийн ер нь 3 дугаар групп яг 3 групптэй одоогийн нөхцөл байдал энэ одоогийн нэрэг за тэгээд эрүүл мэнд ажил төрөл мөнгө санхүү эрүүл мэнд ажил төрөл буюу мөнгө санхүү за тэгээд нөгөө юу хүн хоорондын харьцаа гэсэн үндсэн 3 тийм сэдвээр уншлах хийж байна. За ингээд уншлах эхлэе. За 3 дугаар группийн маань одоогийн байгаа энергийг нь авч харъя. Одоогийн байгаа энерги вау. Гайхамшиг. За одоогийн байгаа энерги бол үнэхээр гоё. Яг л нэг тийм өөрийнхөө нөгөө эрч хүчийг мэдэрсэн. За тэгэл за ажил төрөл за мөнгө санхүүч гэсэн одоо нэг яг л гоё нэг өөрөө тэрэндээ айгүй гоё сэтгэл хангалуун тэгээ хийж байгаа ажилласаа бас ингээм хангалттай хэмжээний орлого олдог. За тэгээ цаашдаа ч бүрөөшөө одоо өөртөө маш их тийм итгэлтэй байгаа. Тийм. Тэгээ ер нь юу гэх юм ажил хүн хоорондын харьцаа за тэгээд өөрийгөө одоо нэг ингэж одоо балансаа олж тийм нэг юм нь гоё нэг жигдэрсэн нэг амьдрал нэг тийм гоё айгүй гоё сэтгэл хангалуун байгаа тийм гоё энерги байна. Одоо бол бүр маш гайхамшигтай гоё үе байна энэ хүмүүсийн хувьд. Ийм гоё байгаа хүмүүст одоо за хэлээд яриад байх юм бол одоо баг ингээд уншлаг дуусгаж болохоор шахуу тийм гоё баланстай байна. За тэгвэл эрүүл мэндийн тал дээрээ хүчрийн зүгээс хэлэх юм байна уу гэж асуудаа. Эрүүл мэндийн тал дээр
Эрүүл мэндийн тал дээр ч гэсэн нэг тэгж болохгүй юм байхгүй. Зүгээр яг жоохон шүн орой бүрэнхийн харанхуй цагаар нэг тэгж айхтар. Жоохон гадаа хөдөө явахдаа жоохон тийм дулаан ховцлах тал ийм л юм. Түүнээс биш одоо яг тийм юм чинь өвдөж хавдчаад ч юм уу одоо тийм юм чинь болохгүй байна гэхээсээ илүү одоо магадгүй энэ хүмүүс нэг жоохон хөдөө гадаа явдаг ажил одоо энэ өвлийн хүүтэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ хөдөө гадаа явдаг ажилд орой бүрэнхийн шүрэнхийн хамаагүй ингээд явдаг нэг жоохон тийм айдас гэж мэдэрдэггүй нэг жоохон тиймэрхүү хүмүүс байх шиг байна. Хөнгөн нэмгэн ой товцтой ч гэсэн хамаагүй тэгсгээл гараад явждаг. Яг нэг айгуу тийм өөртөө асар ихтэй тийм хүмүүс байгаа тань л та. А тэгэхээр энэ хүмүүс маань зүгээр энэ чи цаг үеийн бас уран дулааны цаг биш шүү дээ. Жоохон дулаахан ховцолж тэгээд дээрэс нь нөгөө гал гэдэг юмыг байнга авч явж байгаараа гэдэг нэг тийм юм орж ирээд байгаа байхгүй юу? Эрэгтэй ч хүн бай, эмэгтэй ч хүн бай, ер нь гал гэдэг юмтай байнга яваарай гэж. Хүүтэн нойдонд гадаа хөдөө гадаа явж байгаа хүмүүс ерөөсө галгүйгээр эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хин ч бай ерөөсө л галтай явах ёстой шүү гэдэг л нэг юм орж ирж байна. Тэгээ жоохон дулаан хавцал гэсэн юм орж ирээд байгаа байхгүй юу? А түүнээс биш ерөөсө таны тийм юм чинь тэгж өвчих гээд байна. Юм чинь ингэж өвчих гээд байна. Жоохон юу яа гэсэн юм байхгүй. Нэг жаахан тийм пүүз мүүзхэнтэй тэгэл нэг өвлийн пүүз юм чинь гайгүй майгүй гээл тэгэл ингээ явждаг. Тиймэрхүү нэг хүмүүс байгаад байна л да энэ ч одоо магадгүй эрэгтэй хүмүүс үзчихэж болно л доо. А тэгээд тийм хүмүүс юу яа сайхан төрүүтэй гутал мутал өмсөө эн чинь ямар хичнээн дулаахан пүүзтэй байсан ч төрүүтэй гутал чинь өөртөө одоо нөгөө чөмгөө зарцаана гэдэг шиг одоо залуу халуун насандаа найдад нэг тийм хөлийнхөө юм шагаа магаа одоо юугаа гаргачаад яваад байдаг тийм хүмүүс байгаа байхгүй юу өвл. Энд чинь одоо тэгж мэддэхгүй ч гэсэн чинь баг залуу хүмүүс одоо мэдэхгүй шөмгөө даарж байгааг ч мэдэхгүй шагаагаа даарж байгааг ч мэдэхгүй ингээ явж байгаа. Тэгэхээр гүү шүү ер нь хүн эмч бай эргэж бай хүн ер нь доороосоо дулаахан байх ёстой заавал. Нэгдүгээр, хоёрдугаар гал гэдэг юмтай бүр ямар ч хүн ер нь хэрэг хөдөө гадаа хотоос гарч явдаг бол гал гэдэг юмтай зайлшгүй яв гэж нэг ийм юм орж ирж шүү заа юу. Тэгээд тэр хот хүрээ газар амьдртгууд нь тэр пүүзтэй явдгаа болоод нэг төрөө мөрөөтэй юм өмсөхгүй бол болохгүй нэ. Нэг тийм хөл нүцгэн хүмүүс нэг хөл нүцгэн юм шиг өвлийн хүүтэнд яваад байгаа байхгүй энэ чинь нөгөө доороосоо даарна гэдэг чинь тэгээд асуудал бөөрийн өвчтөй болно нурууны өвчтөй болно. Одоо та бага залуу байна мэдэхгүй байж болно. Одоо зүгээр юм шиг байж болно. Гэтэл бас дандаа имээрээ байхгүй шүү дээ гэдэг шиг л нэг тийм л үг анхаараа гэж орж ирж байгаа хгүй тэгээд анхааруулж бүр гал гутал хоёр дээр л анхааруулж байна да дулаан хувцсан дээр. За тэгвэл эрүүл мэндийн хувьд юм байгаа юм байна. Одоогийн нэргүүл ярих юм байхгүй сайхан өөртөө хийж байгаа ажилдаа итгэл дүүрэн юм сайхан байна. Эрүүл мэндийн хувь дээр сая анхааруулаад хэлээд өглөө. За тэгвэл ажил төрөл дээр ажил төрлийн хувь дээр юу байна вэ? Хэлэх юм байна уу? Ажил төрөл. Сайхан одоо нөгөө угаалаад лууж идэх явна уу да. 2 3 4 5 6 яг нийтээр нэг орж гардаг нэг тийм юм байгаа. Тиймэрхүү юмд яваад байгаа. Нэлээд бага залуу улс үзэж байгаа хаа. Эмэгтэй хүмүүс. За ажил төрлийн хувьд гэхээр за магадгүй одоо энэ баар савнд зөөгч мөгч хийдэг юм уу энэ олон орны юм эсвэл энэ хүлээн авалт зохион байгуулдаг юм уу те. За тийм төрлийн эсвэл хоол унд ресторан баар нэг тийм идэж уудаг газар энэ одоо нэг тийм ажилуулдаг ажилдаг энэ төр хүмүүс байж магадгүй.
Тэгээ бас тийм хуваараа бас тэр нэг төрлийн бараг юм зурхаач үзэж хардаг төрлийн ч хүн үзэхээр байх шиг байна. Нэг мууртайгаа амьдардаг шивээстэй зурхай мэрэг төлөг үздэг янз янзын зан үйл хийдэг. За тийм хүмүүчгэл байна. За пэйж оф спортс шүүбэр радио эфирт ажилладаг одоо тийм дуу бичлэгийн студ байдаг юм уу? За тийм юм дээрээсээ компьютер дээр ажилладаг. За ерөнхийдөө үзэж байгаа төрлийн хүмүүс нэм хүмүүс үзэх юм байна. Гítэл хинэнч байсан тийм нөгөө жаахан тийм хууль дүрм журмыг нэг жаахан тийм зөрчдөгч байд юм уу? Тийм байдал дээр нэг жаахан тийм анхааруулж орж ирээд байгаа байхгүй. Та магадгүй ингээ мөнгө санхүүгийн хувьд айгүй янз янзын боломж айгүй танд зөндөө байгаа. Олж долж байгаа юм чинь хангалттай байгаа, шинжтэй өөртөө маш ихтэй юм байгаад байгаа. Гэхдээ хийж байгаа ажил дээрээ таныг хууль дүрм журм зөрчсөн, олон нийтийн эрх ашгийг зөрчсөн нэг жаахан тийм чиглэлийн юмнаас жаахан хол байсан зөв шүү. Одоо эн чинь нөгөө нэг цаг хугацааны дараа одоо биш одоо ингээ болоод байгаа юм шиг боловч хэсэг цаг хугацааны дараа эн чинь өөрөө эргээд бас эргэж цогцож идэгч байдаг юм уу? Нэг тийм гэрээ хилэлцээр хууль дүрмийг жоохон гуйлж байгаа ч юм шиг нэг тийм уул усыг одоо нөгөө юу гэх юм нөгөө уурхаа юу гэдэг үлээ газар шөрөө ухдаг. Жохон тийм чиглэлийн ажлаас нэлээд мөнгө төгрөг ашиг орлого олдог. За тэрийгээ тэгээд айгүй тийм нөгөө юуны чиглэлийн юм үздэг хардаг юм хийдэг хүмүүсээр нэг жоохон ажиллаа ингэж нөгөө бүтээлэгдэг барьдаг нэг жахан тэгээд тэндээсээ өндөр ашиг орлого олдог. Ажил төрлийн хувьд нэг тийм байгаад байна шүү. Тэгээ жаахан хүмүүсийг цуглуулж ууж идэж дайлдаг, наригдаг, цэнгдэг. Тийм төрлийн ажлаас орлого олж нэлээд тансаг амьдардаг улсууд өөртөндөө маш ихтэй тансаг амьдардаг. Яахан хууль дүрм журмыг жоохон зөрчих маягийн юм шиг тий нэг жаахан тийм манифест тийм дандаа нөгөө далд энергийн далдын хүчинд жаахан юм хийлэгдэх тиймэрхүү юмнууд байгаа даахгүй юу. Бүр өстө ийм төрлийн уншлага уншина гэж өстө санаанд орсонгүй бас их сони юм гарч ирж гин шүү. Маш их сонин төрлийн мессежүүд гарч ирж байна. За тэгээ газрын зураг шиг юм дээр тийм газрын зураг шиг юм дээр за одоо тэр газарт нэг тийм байгаа. Тэнд нэг тгий нэг тийм онилцсон газартай тий. Одоо тийшээ энэ ажлаа шилжүүлээч гэдэг юм уу. Тентхийн тийм ажилд орцгоо энэ төр гэдэг нэг газартай холбоотой. Далдын хүч энергитэй холбоотой юм хийгээд байгаа нэг тиймэрхүү улс. Тэрэн дэхтэй яасан юм дээр яг нэг жаахан тийм хууль дүрм журмыг жаахан тийм зөрчиж байгаа. Тэгээд тэн дээрээс нэлээд мөнгө олдог. Тэрэндээ аягүй ихтэй байгаа. Тэгээд хөдөө гадаа явах нь бол зүгээрс ингээд нэг баг нэг байга хувцастайгаа суугаад тавихад яваад гэдэг тийм төрлийн хүмүүс байна л да. Маш магадгүй маш тийм үнэтэй чанартай машинда ярдаж болдог ч юм уу тийм. Нэг одоо яг ингээд ярьсан чинь нэг амар үнэтэй машинд гэрүүл дээр яасан хийсэн гэдэг нэг амар юм байдаг шүү дээ. Нэг өвлийн хүүхэнд ингээд тэр хүртэл санаанд орж ирж байна. Тэгэхээр таныг тэр эрүүл мэнд дулаан хувцал гал хоёрын талаар тэгэж онцгойлж орж ирээдсэн бас учиртай л байх шиг байна. Та хөдөө гадаа машинаар айгүй их явдаг. Тэрний уул уурхайтай чиглэлтэй холбоотой ажилд айгүй их явдаг. Тиймэрхүү төрлийн хүмүүс байна уу да. За ажил төрлийн хувьд нэг болохоо байсан юм алга таныг тэр эрүүл мэнд гал мал дээр анхаарал нэг ингэж яваарай гэж байна. Гэхдээ ажил чинь өөрөө тийм
айхтар тийм зөв шударга сайхан ажиллав гэвэл бас нэг тийм үгүй юм шиг л надад бол тийм мэдрэмж орж ирж байна. Тий. За тэр хүний ажил төрөлж яах вэ? За ажил чинь юм. Нэгдүгээрт энэ юу одоогийн нөхцөл байдал, эрүүл мэнд, ажил төрөл. За одоо хүн хоорондын харьцаан дээр ямар мессеж өгөх вэ? Хүн хоорондын харьцаа. За хүн хоорондын харьцаан дээр болохоор таны хувьд ер нь найз нөхөд ихтэй ууж идэж олон хүмүүстэй ингэж найзалж нөхөрлж ууж идэж явдаг. Эсэргээрээ таны бараг тийм нөгөө нэг хүн хоорондын харьцаа бүр ингээд нөгөө маш ингээд элбэг одоо юу гэх их байгаа учраас танд эсэргээрээ юу зөвлөгдөж байна вэ гэхээр жоохон танд амралт ганцаараа байх цаг хугацаа. Та айгүй тийм олонтой нийтэж одоо энэ мөнгөтэй төгрөгтэй ажилтай хүний чи одоо тэгэл болсон болоогүй олон хүмүүс дагцсан тэгэл одоо намирч идэх шүү дээ. Тийм болохоор таныг яг одоо тэр нөгөө нэг ууж идэж наригдсан гэдэг тэр их нөгөө нэг байдлаас илүү өөрөө ганцаараа нэг тийм тайван амар амгалан байх. Өөртөө цагаа зарцуулах тал дээрээ тий нэг жаахан анхааруулах. Өөрийгөө хайрлах. Та нэгсэндээ өөрийгөө хайрлах, өөрийгөө амраах, өөрөө ганцаараа сайхан одоо энэ хийж байгаа ажлынхаа талаар байд юм уу, юуныхаа талаар байд юм сайхан тайван амар амгалнаар өөрийгөө бодох, мэдрэх. За тэгээд тайвшрах. За тэгээд өнгөрсөн одоо өрөөдөгөө бодож тунгаах. Ийм цаг хугацаа бараг танд нөгөө байхгүй. Та ингээд нэгсэндээ юм ерөөсөө нэг юм бужигнсан амьдралтай хүн байгаад байгаа байхгүй юу? Маш их бужигнсан тийм олонтой. Тэгэхээр танд тийм нэг тийм ганцаараа өөрийгөө хайрлаж байх цаг хугацаа ер нь хэрэгтэй байгааг л анхааруулж нэг тийм мессеж явж ирж байна. Одоо нэг хүн хоорондын харьцаа хүмүүстэй гэхээс илүү хайртай амьтантайгаа өөртөөгөө хүнд нөгөө гэрийн тэжээвэр нохоо байдаг бол тэр тэжээвэр нохоотойгоо муур байдаг бол мууртайгаа ингээд нэг тийм нэгсэнтэй та тайвшир гэж байгаа юм шиг л тийм үг л орж ирээд байна л да. Бүх амьдрал чинь тийм амар тийм олон хүмүүсийн харьцаан дунд ууж идсэн харьцаан дунд за тэгтээ ажил амьдрал мөнгө санхүү үнэхээр одоо ингээд нэг сайн явж байгаа юм шиг боловч та цаагаараа айгүй тийм танд амралт хэрэгтэй байна. Та ядарсан байна. Та өөртөө байх хэрэгтэй байна гэсэн. За тийм мессеж ирж байна. За манай 3 дугаар групп ихний уншлагыг сонссон танд гялала баярлалаа. За тэгээд уншлагын өрөөд өндөрлөлөө. За баяр таа. Сайн сайхныг хүсье.